Сайн байцгаана уу? Тооны гайхамшигтай хамт байгаад баярлалаа. За өнөөдөр хэдүүлээ 9 тооны талаар ярилцсанаа. За 9 тоо яг ямар хэв шинжийг агуулдаг юм бэ гэхээр ер нь бол 1-9 хоорондох бүх хэв шинжийг агуулдаг маш гайхалтай тийм өндөр тоо. Ер нь бол дээд тоо гэж яриад байгаа. За тэгээд 1-ийн тооны тэр манлайлагч, 2-ын тооны хайр, 3-ын тооны өөрөө өөртөө ихтэй байдлаас дуурдаг, 4-ийн тооны ухаантай байдал, 5-ын тооны амьдралыг гоё гэж хардаг тэр байдал, 6-гийн тооны өөрийгөө халамжилдаг байдал, 7-гийн тооны гэгээлэг байдал, 8-ын тооны эд баялагын байдал гэдэг ингээд бүх зүйлийг 9 тоо минь өөрөө гоё багтаадаг юм хүмүүнлэгийн тоо. Өөрийнхөө мөн чанарыг ойлгосны дараа нь маш олон хүмүүс тус болох гээд ирсэн ийм хүн байгаад байдаг. Тэгээ тийм ч учраас ерөнхийдөө 9 тоо хүмүүнлэгийн тоо гэж нэрлэдэг. За ер нь бол таны 6 тоо дотор хаана энэ 9 тоо байрлаж байна вэ? Тэгээ хаана байрлахаар ерөнхийдөө ямар утга агуулга илэрхийлдэм бэ гэдгийн талаар өнөөдөр хэдүүлээ ярилцгаая. За ер нь бол хамгийн ихний тоо буюу одоо дотоодын тоо буюу сүнсний тоо нь 9 тоо хэрэг байвал ямар үед сэтгэл ханамжтай амар амгалан байдаг вэ гэхээр ер нь бол ингээд өнгөрсөнд болсон гэр бүлийн хуучин асуудлыг шийдсэн үедээ дотооддоо маш их аз жаргалтай байдаг. Ер нь бол одоо цагта амьдарч чадах юм бол 9 тоо маш их амар амгалан аз жаргалыг мэдэрч чаддаг. За тэгээ бас хүмүүст маш туслах туртай. Тэгээ бусдыг удирдах манлайж, бусдад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байх юм бол дотооддоо маш сэтгэл хангалуун аз жаргалтай амьдарч чаддаг байх нэ. За хоёр дахь тоо буюу хувь хүний тоо нь 9 тоо байх юм бол та бусад хүмүүст яаж харагддаг вэ гэхээр бусад хүмүүст одоо удирдагч, манлайлагч, итгэл даах хүн гэж ерөнхийдөө харагддаг. Ямар нэгэн асуудал гарахад одоо хүмүүс танд итгэж найдаж тийм болох үст одоо та тэгж санагддаг, хүмүүст харагддаг. Ер нь бол за тэгээд хүмүүс таныг дагах дуртай, за тэгээд хүмүүс танаас зөвлөмж авах дуртай. Яагаад гэх юм бол та итгэл даах гаднаасаа харагддаг учраас тэг хүмүүс ингээд тантай уулзгаараа шууд л ингээд ер нь бол ингээд юу яадаг юмаа ярьж эхэлдэг. Ер нь бол таны чадвар тийм л байх нь л те. Тэгээ ер нь бол хөгшин сүнсний одоо бэлэг ухаан танд оршдог, оюун санааны гэгэрэл одоо танд оршдог учраас танд ерөнхийдөө ийм одоо сүнслэг байдал их чухал санагддаг байх нэ. За 3 дахь тоо буюу хувь тавилангийн тоо 9 тоо байх юм бол ер нь бол хувь тавилангийн тоо гэж яриад байгаа энэ 3 дахь тоо маань яаж ийнэ гэхлээр ер нь бол одоо 35-аас дээш наснд яг энэ хувь тавилангийн тоо маань идэвхжиж эхэлдэг. За тэгээд ер нь бол та амьдралдаа ямар нэгэн байдлаар бусдад туслаж чадаагүй. За тэгээд одоо цагтаа амьдрч чадаагүй. Дандаа л өнгөрсөнд тэгдэгч байсан, ингэдэгч байсан гэж амьдраад хэрвээ байдаг байсан бол 35-аас хойш яаж ийнэ гэхээр тантай бүтлгүүдэл таарах. За тэгээд тэр нь ямар нэгэн одоо зүйлийг сануулгах тийм тохионууд тань ингээ ирж эхэлдэг. Тэрийг ерөнхийдөө боломж олгож ашиглах хэрэгтэй байх ёстой байтал хүмүүс яаж ийнэ гэхээр ер нь бол надад яагаад ийм салалт учраад байгаа юм. Надад яагаад ийм өвчин учраад байгаа юм. Тэгээ би яагаад одоо юу гэдэг ийм ажилласаа халагдаад байгаа юм. Ер нь би яатсан хөө ингээд нөгөө ямар нэгэн дохио өгөө танд одоо ухаан орох боломжийг өөрийнхөө хөдлөөр өгөх бол тэр боломжийг орчлон ертөнц өгөөд хахад тэр амьдралд нь таарад байгаа тэр одоо бүх асуудлыг яаж ийнэ гэхээр одоо хүнд бэрхшээлтэй зовлон гэж одоо юу гэдэг хараад энэ нь одоо буруу замаар яваад байдаг. Учираас аль болохоор өөрт чинь одоо тохиолдоод байгаа асуудал, проблем, өвчин, зовлон, салалт, сарналт гэдэг уйтгар гуниг гэдэг байгаа зүйлийг өөрөө чинь зөв зам руу оруулах замчилгаа болж байгаа юм байна гэдгийг одоо ойлгож мэдээд энийг боломж олгож хатгаж аваарай гэж хэлмээр байна. За ер нь бол яг 9 тоотой хүн бол маш хүчтэй энергитэй байдаг. Тэгээд ер нь мэлт мэдрэх түүц тийм сайхан энергитэй байдаг. Тэгээд ер нь бол 9 тоотой хүн бол хувь тавилангаараа бол ер нь бол маш олон хүмүүс туслах гад ирсэн ийм хүмүүс байдаг шүү. За тэгэхээр ер нь бол одоо та хэрвээ хувь тавилан 9-тэй байх юм бол яг хүнд би туслалаа юу илээ гэдгийг аягүй сайн бодоорой. За тэгээд ер нь бол өөрийгөө гэр бүлдээ аягүй тийм чухал хүмүүнээр одоо мэдрэх аягүй тийм дуртай байдаг боловч ерөнхийдөө яг тийм боломжийг нөхцөлийг гэр бүлийнхэн чинь бүрдүүлж өгөхгүй байх юм бол яаж ийнэ гэхэлэр энийг ажил албан дээр ашиглаарай гэж хэлмээр байна. За 4 дахь тоо буюу төрсөн өдрийн тоо маань таны 9 тоо хэрвээ гарсан байвал та бурхнаас заягдсан ямар ур чадвартай тийм гайхалтай хүн бэ гэх юм бол ер нь бол та бол маш сайн одоо хүмүүст туслагч тийм
өгөгдөлтэй төрсөн. Тэгээд ер нь бол байглаасаа тийм заяасан уучлах чадвартай, за ухаантай, уран сэтгэмжтэй, бүтээл сэтгэлгээтэй, тийм өндөр ёс суртахуунтай тийм ийм ихэмсэг хүн байдаг. Тэгээд ер нь бол яг ийм төрсөн өдрийн тоо 9 ч юм амьдралын зорилгын тоо ер нь бол 9-ийн тоотой тэгээд 6 тоо чи хаана 9-ийн тоо орсон байвал ер нь бол ингээд хүмүүс таны ихэмсэг байдлыг чи харчаад танд атаархах, танд дургу болох би ингээд зөв зүгээр байж хахад мэдгүй яагаад ингээ хүмүүс надад атаархаад хүмүүс яагаад надад ингээ муухай харсаад идэв гэж хэрвээ та гайхдаг бол таны тоон дотор ерөнхийдөө 9 тоо байгаа учраас та бусдад зүгээр л ингээ зүгээр ингээ ихэмсэг бай гэж боддоогүй байсан ч гэсэн ерөнхийдөө аюу тийм ихэмсэг одоо харагддаг учраас хүмүүс танд өөрийн мэдлэгөө дургу болоод эсвэл атаархаад ерөнхийдөө ийм зүйл болоод идэг байх нь байна шүү. Тэгэхээр хэрвээ таны тоонд 9 тоо байх юм бол энэ дээр бол нэх гайхаад ах одоо шаардлага байхгүй юм байна шүү гэж хэлмээр байна. За ер нь бол одоо яг ийм 9 тоотой хүмүүс бол юу гэдэг вэ гэхээр бусдад гэрэл болж за тэгээ бусдын өвдөлтийг те эдгээхээр ирсэн юм гайхалтай хүмүүс байдаг. За амьдралын зорилгын тоо нь 9-тэй буюу 5 дахь тоо 9-ийн тоотой одоо те ерөнхийдөө одоо байх юм бол ер нь бол яг энэ 9-ийн тоог амьдралдаа одоо машины дугаар, хаалганы дугаар, за тэгээ өдөр судардаг гэдэг ч юм уу иймэрдүү зүйл ерөнхийдөө ашиглаж явах юм бол таны гоё аз од байнгын дагаж явах тийм одоо зүйл зөндөө таалагддаг шүү гэж хэлмээр байна. Тийм учраас аль болохоор 9-ийн тоог шүтэж яваарай, азийн тоогоо гэж бодож яваарай. За тэгээд ер нь бол энэ одоо амьдралын зорилгын тоо энэ дэлхийд юу хийх гэж ирсэн бэ гэхлээр уучлах гэж, өнгөрснийг одоо өршөөх гэж, хаах гэж, өнгөрснийг тавьж явуулах гэж те. За дээрэс нь юу гэж үнэ гэхлээр өөрийгөө бусдад хит золиослохгүй байх гэж би ч бас маш үнцэнтэй гэдгээ сурах гэж энэ дэлхийд ирсэн байгаад байдаг. Даанч 9 тоотой хүмүүс маань яаж ийнэ гэхлээр ихэвчлэн одоо саяны яг миний хэлсэн зүйлүүдийг дандаа буруу талаар нь хийцэн явж идэг. Өнгөрсөндөө гаццсан. Тэгээ өөрийгөө бусдын төлөө хит золиослчихсан. Тэгээ ерөнхийдөө за би одоо яах вэ? Та нар болж ивэл гэсэн өнцгтэй амьдраад ерөнхийдөө амьдралын зорилгын тоо 9-тэй хүмүүс маань ерөнхийдөө амьдралаас дутуу төлөвмгийг хүртээд хэдэг учраас ер нь бол өөрийнхөө төлөө эхэлж амьдраад өөрөө окей гэсний дараа нь бусад хүмүүс туслахад хязгаарч ороодохгүй шүү гэж одоо бүр онцолж хэлмээр байна. За зан гарын шингийн тоо 9-тэй хүмүүс маань буюу одоо 6 дахь тоо нь 9-тэй хүмүүс маань яг ямар зан гарын шиндэ байдаг вэ гэхээр тийм гүн те тийм нэг сэтгэл тийм хүмүүс ингээ харахаар айгүй тийм гүн гүнзгий тийм сэтгэлтэй одоо зан гарын шиндэ байдаг. Тэгээд тэр гүн гүнзгий тийм зүйл нь одоо бусдын өвдөлтийг айгүй тийм өөрөө мэдэрдэг. За тэгээд заримдаа ганцаараа байх дуртай тийм одоо мэдгүй ер нь бол яг ийм 9 тоотой хүмүүс маань юу гэж үнэ гэхээр хит өгөх зан чанартай байгаад идэг. За тэгээ бусдад үгүй гэж бас хэлж чаддгүй ийм одоо зан гаран шинтэй байгаад идэг ийм зүйл байдаг. Тийм учраас юу гэж үнэ гэхээр ер нь бол яг ийм сэтгэл зүйн тал дээр өөрийгөө ядраадаг султаадаг тийм зүйл байх юм бол энийг бас анзаарах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол 9 тоо маань өөрөө маш гоё дээд тоо бус бүх тооныхон гоё хэв шинжийг агуулж явдаг тоо боловч тооныхоо буруу талд гарсан байгаа 9 тоотонгууд ер нь аюу тийм хэцүү байгаад байдаг. Яагаад гэх юм бол ер нь хит өөрийгөө золиослсон байгаад байдаг бусдын төлөө. Тэгээ ер нь бол би энэ дэлхийд энэ хүмүүсийн төлөө л одоо төрцөн мэт одоо амьдна гэж зүтгээд байдаг. Даанч уул нь юу гэж юм хүн ганцаараа ирээд ганцаараа буцдаг хорвоо дээр энэ дэлхийд яах гэж ирд юм бэ гэхлээр ер нь бол сүнсний төвшнгөө буюу жинхэнэ өөрийнхөө бие гэдэг зүйлийг ерөөхдөө төвшингийг ахиулах гэж ярьдаг. Тэгээд энэ нь одоо 6 тооны гарын авлага гэдэг байгаа зүйл маань юу гэж юм гэхлээр одоо бидний төвшин ахиулалтанд тий маш их хэрэгтэй зүйл байгаад. Тэгээ бид нар ерөөхдөө яг энэ одоо 6 тоо гэдгээч мэдтгүү, за сүнс гэдгээч мэдтгүү, сүнсний төвшин ахих гэдгээч мэдтгүү, сүнсний төвшин ахихаар бидний энерги дээшилдэг гэдгийгч мэдтгүү. Тэгэл ингээд ерөөхдөө айгуу тийм мэдтгүүгээсээ болоод энэ амьдралаас дутуу төлөмгийг хүртээд идэг ийм зүйл байдаг учраас манайхаа юу гэж үнэ гэхлээр ерөөхдөө өөрийнхөө гарын авлага анхаарлаа хандуулж өөрийнхөө өдөр тутмыг тэ өөртөө ажиллаж талархаж төвлөрч бясалгаж ерөнхийдөө сүнсний төвшингээ дээшлүүлж энэ амьдралаа сайн сайхан зүйлийг хүртэх болтугай гэдэг одоо энэ үгээр өнөөдрийнхөө подкастыг өндөрлж байна. За тэгээд 9 тоо маань та бүхэнд таалагдсан байх гэж бодож байна. Тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол тооны гайхамшиг пэйж хуудасаар та нар маань чатчээд дэлгэрэнгүй мэдээллийг авах бүрэн боломжтой байгаа. За өнөөдрийн дугаартаа хамт байсан маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.